Хотод иргэн их сургуульд 2022 онд их бэлтгэгч дизайнераар ажилд орж байсан. За түүнээс өмнө 2019 онд сургуулаа төгсөөд фото студид гэрэл зурагчин дизайнераар ажиллаж байсан. Төрийн байгууллагт ажиллах нь хамт олонны уур амьсгал, за хамт олон гэж юу юм, тэрний бас тийм халуун дулаан уур амьсгалыг мэдэрсэн. Тэр нь надад бас их таалагдсан. Би бол 2020 оны 1-р ээлжээр хугацаа цэргийн албанд татагдж төвчний 32 дугаар ангид алба хаасан. За энэ маань хүнд таруулын анги. Цэргийн алба хаасан хугацаа маань бас надад энэ мөрц зөөхөд их нөлөөлсөн болов уу гэж боддог. Яагаад вэ гэхээр төрийн хүнд тааруул ерөнхийлөгчийн цэрэг гэдэг утгаараа бас маш их бахархмаар байдаг. За тэгээд цаашдаа мөрцтэй цэргийн албанд ажиллах хамгийн том шалтгаан нь болсон болов уу гэж бодож байна. Хамгийн сүүлд гаргасан амжилт маань ерөнхийлөгчийн ивэлд оруулсан ахлагчийн албаны өнөө ба ирээдүйн сэдвүүд эрдэм шинжилгээний уралд бэлтгэл хэлэлцүүлж шилдэг судалгааны ажлаар шалгарсан байгаа. Миний бичсэн сэдв болохоор ахлагч бүрэлдэхүүний нийгмийн баталгаа байсан. Бид хүнд яг юу тохиолдоод байна вэ? Одоо энийг яаж шийдэх вэ гэсэн талаас нь судалгаа хийж бичсэн. Цаашдаа бол ер нь өөрийнхөө боловсрол, хувь хүний хөгжил тал дээр их анхаарай гэж бодож байгаа. Тэрэн дээр манай энэхүү байгууллага маань боловсролын байгууллага учраас суралцах боломжийг бол надад маш сайн нээж өгж байгаа. Манай ажлын онцлог бол одоо энэ сургуульд байгаа эрдэмтэн профессоруудынхаа бүтээл, за мөн их сургуулийн одоо нэг сошиал медиа чиглэл, олон нийт төрөх тал дээр нь анхаарч ажилладаг. За миний ажлын хувьд бол их бэлтгэгч дизайнер. Одоо эрдэмтэн докторуудынхаа тэр оюуны бүтээлийн ихийг бэлтгэж өнгө үзэмж дээр нь анхаарч ажилладаг. Мундаг хүмүүсийн бүтээлүүдийн их бэлтгэл дизайныг хийхээ хажуугаар өөрт таалагдсан, өөрт хэрэгтэй гэсэн бүтээлүүдтэй танилцах боломж их гарч ирдэг. За манай их сургууль маань за ер нь залуучуудаа их дэмжлэдэм болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл одоо Зөв Эрүүл Монгол гэдэг одоо нөгөө аян зохион байгуулагтаад байгаа. Тэрний өрөөнд манай сургуулиас сакс волейболын лигийн тэмцээнийг алба хаагчдынхаа дунд зохион байгуулж байна. За дээрэс нь дартс, яруу найргийн тэмцээн, шатрын тэмцээн гэх мэтчлэн маш олон зүйлсийг алба хаагчд дээр авч нөгөө одоо эрүүл мэнд тэр хувийн хөгжил гэдэг тал дээр нь авч ажиллаж байгаа. Тэр нь их онцлогтой. За мөн бид бүхэнд их одоо нөгөө хүртээмжтэй байдаг. Тэр нь хүртээмжтэй гэж байгаа нь бид бүхэн залуу хүмүүс, тийм учраас цаашдаа ямар нэгэн тэмцээн уралдаанд орно. Тэр үед бас одоо бэлдээд өгч байгаа юм болов уу гэж миний хувьд бодож байна.